Өглөөний минь одоо энд бол миний ингээд танил хүмүүс сууж байна. Тэгээд сүүлийн хэд хоног та нартай ажиллахад бол таатай байлаа. Даргын хэлснээр үл энэ бол бас суралцах боломж. Тэгэхээр энэ өнөөдрийн семинарын зорилго бол бас ингээд энэ суралцах процессын нэг хэсэг. Бид нар ингээд харилцангуй жижигхэн юм багаар сургалтыг хийж байгаа учраас бол хоорондоо харилцсан ярилцаа. Тэгээд сургалтыг илүү танай ажлын онцлогт уялдуулж хийгээл. Өнөөдрийн семинарын зорилго бол ингээд харилцан ярилцах хэлбэрээр ингээд хийн. Би бол их сургуулийн багш шиг лекц унших гэдэг. Тэгэхээр би бол зорилго бол энэ өнөөдрийн хэлэлцүүлгийг ингээд зохион байгуулах, тэрнээс гадна нөгөө үр дүнд суурилсан удирдлагын аргын талаар та нарт зөвлөх тийм зорилготойгоор энэ семинарыг хий. Та бүхэнд энэ юунуудын презентацуудын хэвлэлсэн байгаа. Тэгээд тэрийг ингээ хараад явна. Тэгээд асуулт үүсэх юм бол тэрийг ингээд асуугаад ингээд явъя. Нэгээд хамгийн чухал нь болохоор үр дүнд суурилсан удирдлагын аргын концепц үзэл санааг шүү дээ. Хож ойлгох. Тэрийг мэдрэх л чухал. Ерөнхийдөө энэ миний сургалтын гол зорилго бол та нар энэ удирдлагын үр дүнд суурилсан удирдлагын аргын зарим нэг элементүүдийг яг өөрийнхөө практик ажилд хэрэгжүүлэх чадвартай болох. Сургалтын үйл ажиллагаа энэ семинарыг бол нэлээд урт замын эхлэл гэж ойлгох хэрэгтэй. Ажил эхлэхээс өмнө энэ тухай ойлголт авах, энэ тухай мэдрэх, суралцах тэргээр эхэлдэг. Энэ сургалтын дараагаар ингээд та нарыг илүү ингэж та нартай ажиллаж ганцаарчлан ажиллаж ингэж нөгөө нэг дадлагжуулах, сургах ажлууд явна. Танай дарагтай яриад удирдлагын үр дүнд суурилсан удирдлагын арга барилын зарим юу танай хяналт шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааны яг ямар хэсэгт нь юуг нэвтрүүлэх боломжтой гэдгийг ярилцсан. Тэгэхээр энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр ер нь бол явандаа ингээд энэ ажлыг яаж үргэлжлүүлэх вэ гэсэн нэг замын зураг гаргах. Тэр замын зураг гаргасны үндсэн дээр одоо мэрэг төслийнхэнтэй ярьж байгаад яг дараачийн үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэх, хамтарч хэрэгжүүлэхэд одоо тийм чиг замын зураг болж байгаа. Өнөөдрийн семинарын зорилго бол та нар үр дүнд суурилсан удирдлагын арга барил тэр хандлагыг одоо ухаарч тэр тухай мэдрэмжтэй болох. Энэ бол тэгээд энэ арга бол яг юуны төслийн удирдлагын тийм зарчимтай холбоотой байдаг. Энэ нөшөө нэг маш чухал нь бол энэ манай үр дүнд суурилсан удирдлагын арга барил маань засгийн газрын бодлого зохицуулалтаа яаж уялдах вэ гэдэг нь чухал. Төшөө нэмж хэлэхдээ та нарын мэдлэг нэмэгдснээр ингээд дараачийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнтэй болно. Үр дүнд суурилсан удирдлагын арга барилын ерөнхий дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг энэ өөрийнхөө ажилд нэвтрүүлэх талаар илүү ойлгомжтой. Энэ семинарын 2 дугаар хагасд бол яг энэ аргыг нэвтрүүлэх талаар юу хийх үү, тэгээ ямар хүндрэлүүд гарч болох уу гэдэг талаар ярилцсан. За одоогийн байдлаар ямар нэгэн асуулт байна уу надад? Энэ бол лекц биш учраас ингээд та нар асуух асуултаа шууд гараа өргөөд ингээд асуугаарай. Тэрнээс гадна ингээд та нар асуухгүй татайвал би бас таараас асуулт асууна гэж байна. Яг л энэ чинь нөгөө яриад байдаг тэгээд ойлгож байгаа үгийг мэдэхгүй учраас та нараас шууд асуулт асуугаад тэгээд нөгөө ярилцлагыг өдөөх юм байна л да. Тэгээд энэ өнөөдрийн үйл ажиллагааг бол ингээд бичлэг хийж байгаа. Энэ бол мэдээж Холливуудын киноны бичлэг биш. Тэгээ энэний зорилго нь бол мэдлэгийн одоо сан бүрдүүлэх Америк төслийн зорилго байгаа. Тэгэхээр энэ хийгдсэн бүх ажлаа бичээд дараад нь электрон мэдлэгийн сан үүсгэх. Мэдээж хэрэг бичлэг хийж байгаа учраас магадгүй зарим нэг юмыг болгоомжтой ч гэж болох юм да. Та нар бол ингээд өнөөдрийн семинарын хөтөлбөр байгаа. Тэгээд би энэ ерөнхий нэг таймыг хэлье гэж хараад өнөөдрийн өглөөний хэсгийн 2 чухал хэсэг байгаа. Хамгийн эхнийх нь бол ерөөсөө үр дүнд суурилсан удирдлагын арга гэж юу вэ гэдэг дээр бол төвлөрнө. Эхний цайны завшаалганы дараагаар бол үр дүнд суурилсан удирдлагын арга барилын зарим нэг арга техникүүдийн талаар ярилцсан. Магадгүй энэ арга техникүүд нь шууд хэрэгжүүлж болохгүй байж болно. Гэхдээ ер нь ийм арга техникүүд байдаг. Энэ талаар илүү одоо ойлголттой болохын тулд энэ нөгөө арга техникүүд ярьсны дараагаар ингэж олны цаг болчихно. Өдрийн хоолны дараагаар ер нь ийм нэг хамтын ажиллагаа болон харилцан ярилцаж багаараа ажиллах хаангаар юм хийх тийм хэсэг бол
Дээс хойш хяналт шинжилгээ үнэлгээний процесс үйл явц яаж явдаг талаар таандын бэлдсэн презентацийг сонсно. Тэрний дараа энэ жижиг багаараа ажиллах дасгалууд хийн. Багаараа ажиллаж байгаагийн зорилго нь бол ер нь юу хийх ёстой, ямар хүндрэл гардгийг, үр дүн суурилсан удирдлагын арга барилын ерөнхий концепц, танай практик хоёрын хооронд ямар зөрөө байгаа гэдгийг гаргаж ирэхийн тулд ингээд хилцүүлэг хийн. Хөршөө чухал юм нь бол энэ семинарын дараа юу хийх вэ? Цаашид ер нь юу хийх вэ гэдэг тийм замын зураг гаргах. Замын зураг гэдэг нь бол мэдээж хэрэг тийм наривчлсан юм биш. Ер нь нэлээд илүү тоомлоод яг ингээд юу хийх вэ гэдэг чиглэлүүдэл ерөнхий чиглэлүүдэл гаргана. Миний урд хэлснээр бол миний гол үүрэг бол үр дүн суурилсан менежмент удирдлагын аргын талаарх та нарын ойлголтыг ихсгэх, та нарын тэр талаар мэдрэмжтэй болгох. Үр дүн суурилсан удирдлагын арга гэдэг бол ер нь олон улсын хэмжээнд хүлээмжшөөрөгдсөн тийм менежментийн арга байгаа. Энэ бол тогтцсон тэр хяналт шинжилгээ үнэлгээний систем тогтолцоог сольдог юм биш. Энэ бол зүгээр одоо тэр ажлыг яаж сайжруулах вэ гэдэг тийм хандлага байгаа. Хяналт шинжилгээ үнэлгээний энэ практикт одоо нэвтрүүлж болох тийм гол санаанууд байгаа. Семинараар үргэлжлүүлэхээс өмнө үстэй те үр дүн суурилсан удирдлагын арга гэсний тодорхойлтыг хэлэхээс өмнө ер нь хэн нэгэн хүн энэ үр дүн суурилсан удирдлагын арга гэдгийн талаар ямар ойлголттой байгаагаа хэлэх үү гэж. Тэгэхээр яагаад энэ үр дүн суурилсан удирдлагын арга барил гэдгийг хэрэглэдгийг ер нь энэний ашиг тус нь юу юм? Яагаад байгууллагууд энийг хэрэглээд байгаа гэдгийг ярилцсан. Энэ үр дүн суурилсан удирдлагын арга барилыг хэрэгжүүлэхэд хэрэгэлдэг тодорхой методологи, багаж хэрэгслийг бас ярилцсан. Би ингээд нэг юм ганцаардсан сургалт, дасгалжуулалт гэдэр хийн гэжсэн. Энэ нь болохоор яг ямар үйл ажиллагаанд нь энийг хэрэгжилж болох вэ гэдгийг суралцж байгаа хүнтэйгээ яриад энийг энд хэрэгжилж болох юм байна гэдгийг тодорхойлох. Ер нь бол хяналт үнэлгээ гэдэг бол төслийн удирдлагын ажлын бас маш чухал хэсэг нь байдаг. Тэгэхээр яг энэ төслийн удирдлага, хяналт үнэлгээ, хяналт удирдлага гэдэг тэр нь бол гол санаа нь контест гэдэг. Одоо манай энэ ярих гэдэг бүх юмны гол санаа нь төслийн удирдлагын ерөнхий зарчимтай энэ бол яг хяналт шинжилгээ үнэлгээ гэдэг нь дэлхийн түгээмэл зарчим. Бүхэл байгууллагууд энийг хэрэглэдэг. Би өөрөөс хэлэх альва нэг ямар нэг юм хэрэгжүүлэхийн тулд байнга тэрийг хянаж ийж яг зөв явж гэнэ үгүй юу тэгээ буруу явж байвал тэрийг засварлах үйл ажиллагаа явуулж зорилтондоо хүрдэг. Хэрвээ хяналт гүйцэтгэлээ орхигдуулчих юм бол юм нэгэ зөрөөждөг. Үр дүн суурилсан удирдлагын арга барил гэж юу вэ гэдэг тэрний тодорхойлтыг нэлээд өргөн хүрээгээр гаргаж ирэхийн тулд би тодорхойлолтын дээр нэг тодорхой цаг зарцуулаад байгаа нь ер нь бид нэг тийм нэгдсэн нэг суур ойлголттой болохын тулд энийг ингээ яриад байгаа маа. Хяналт шинжилгээ гэвэл өдөр болгон цаг 7 хоног болгон сар ингээл энэ үл байнга үргэлжилж яадаг үйл явц. Та нар мэдээлэл цуглуулаад тодорхой хуваарийн дагуу тогтмол тайлгнажээдэг. Тогтмол тайлгнажэна гэдэг чинь тухайн үйл ажиллагаа зөв явж байна уу, буруу явж байна уу, бид нар зорилтондоо хэр зэрэг ойрхон байна гэдгийг харахын тулд тэр тайлангуудыг хийгээд байгаа. Үр дүнд суурилсан менежментийн одоо нэг гол ялгаа нь үр дүн гэсэн үгэндээ байгаа. Ягаад гэвэл үр дүнгээ харгалз. Тэрнээс нэлээд олон тогтолцоонууд бол үр дүн биш үйл ажиллагаанда гарцтай. Тийчнөө юм үйлдвэрлэл эцсийн үр дүнтэйгээ ингэж байнга уялдуулж хянаж явахгүйгээр тийчнөө юм хийсэн, тийм юм гаргасан гэдэргээд тэрэндээ хамаардаг. Төшөө нэг юм нь гэдэг үнэлгээ. Үнэлгээ бол ер нь ингээд бас төслийн нийт хугацааны дунд нь ч юм уу төслийн сүүлчээр ч юм уу хийгдэг. Төсөл маань ер нь хэр зэг зөв хэрэгжчихсэн бэ гэдгийг ерөнхийд нь базаж үнэлж байна гэж байна. Та нарын зарим хяналт шинжилгээ үнэлгээнээс гадна бол бас аудитын үйл ажиллагаанд оролцдог. Хяналт шинжилгээ үнэлгээ, аудит хоёрын ялгааны талаар хэн нэгэн хүн санаагаа хэлэхгүй гэж байна. Энэ хоёрыг юугаар ялгаатай вэ? Яг л манай улсад бол аудит гэдгийг санхүүгийн аудит буюу санхүүгийн хяналтаар л хийж хэрэгжүүлж байна. Тэрээс үйл ажиллагааны аудит гэж байдаг. Үйл ажиллагааны аудитаа бид нэр уушууд одоо автоматар үйл ажиллагааны хяналт гэдгээр явуулж байгаа.
Аудитын саяны ингээд тодорхойлтыг хэлж яана л да. Аудитын тодорхойлт гэдэг нь бол менежментийн зүгээс яаж үйл ажиллагаагаа удирдах байгаа юм. Үйл ажиллагаагаа удирдах байгаа нөөцийг зарцуулж байгаа нь өөрөө хэр зэрэг зөв байгаа гэдгийг илрүүлэх. Жишээлбэл менежмент үйл ажиллагаа нөөцөө зарцуулаад үйл ажиллагаагаа удирдах байгаа шүү дээ. Тэр процессыг үнэлж байгаа юм байна л да. Миний бодлоор зөв хийж гэнэ үү? Одоо менежмент зөв ажиллаа хийж гэнэ үү? Буруу ажиллаа хийж гэнэ үү гэдэг. Дарга зөв ажиллаж гэнэ үү? Буруу ажиллаж гэнэ үү гэдгийг л гаргаж ирж байгаа юм. Өшөөнийг аудитын маш чухал хэсэг нь бол тухайн одоо даргын менежментийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж дүрм журамтай хэр зэрэг нийцэж байгаа юм. Эрсдлийн удирдлага нь хэр зэрэг үр дүнтэй. Эрсдлийн удирдлага нь байгаа мó үгүй юу? Хэрвээ байгаа бол тэр нь үр дүнтэй юм уугүй юм уу? Тэгэд эдрийг л аудитын ойлголтод багтаасан юм. Энэ бол менежментийн хяналтын үйл ажиллагаа. Оросоор бол надзор гэдэг. Ерөнхийд нь менежментийг зөв байна уу буруу байна уу гэж үнэлж байгаа, хянаж байгаа системийг эсвэл тухайн албан тушаал даргын ажиллагаа энэ хүн зөв хийж гэнэ үгүй юу гэдгийг хяналт шинжилгээ үнэлгээ нь болохоор бол үйл ажиллагаанд гарсан тэгтэл үр дүндээ чиглэсэн биш байж болно. Үр дүнд суурилсан менежмент гэж яг юу юм? Юу нь яг үр дүнд суурилсан менежмент хамаардгүй энэ гэдгийг ярьлаа. Хамгийн чухал санаа бол үр дүнд суурилсан менежмент гэдэг нь бол ер нь тийм хандлага, чиглэл юм аппроч гэдэг. Тэгэхээр энэ бол стратеги, нөөц, менежмент эдэргээд энэ ойлголтуудыг ингэж нэгтгэж ойлгодог. Тийм учраас хэцүү байдаг. Эцсийн зорилго бол илүү оновчтой шийдвэр гаргах, илүү хариуцлагатай байх, илүү ил тод байх гэдэг бол эцсийн зорилго. Канадын гадаад хэргийн газар гэдгээс гаргаж ирсэн тодорхойлт нь энэ байна л да. Үр дүнд суурилсан удирдлага гэдэг юу вэ гэдэг. Жишээлбэл мерит төсвөл өөрийнхөө үйл ажиллагааг тайлагнах систем нь энэ үр дүнд суурилсан менежментийн дагуу тайлагнадаг. Яг бол Канадын засгийн газраас санхүүжж байгаа. Тэгээ юу хийс Канадын гадаад хэргийн газар тайлагнах та яг үр дүнд ингэж хийлээ гэж. Энэ бол албан ёсны саяны тодорхойлтыг ингээд нэг задлаад үзье гэж байна. Бодит хурж болохоор тийм одоо зорилтыг тодорхойлох. Зорилтыг тодорхойлно гэдэг чинь мэдээж зэрэг бас үр дүнд суурилсан удирдлагын аргын гол одоо багнууд нь байгаа юм а гэж байна. Одоо энэ саяны ингээд юугаар ингээд бүлэтээр сумаар ингээд гаргаад ирсэн юмнууд дөрвөн багнаа гэл. Илүү формалаад гарц гэж хэлдэг. Ер нь бол бодиттой хурж болох үр дүнд тодорхойлох гэж ихнийх яриад байна. Хоёрдугаар нь болохоор явцыг хянах үр дүнтэй тогтолцоог хэрэгжүүлэх. Хийж байгаа бахан үйл ажиллагааны явцыг хянаж удирдах байхын тулд бий болгосон тэр тогтолцоо чиглэлийн явцын хэмжихийн тулд гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээр хэмждэг. Тэгэхээр ямар гүйцэтгэлийн үзүүлэлтүүд байх вэ? Хэмжилт явуулахын тулд юу хэмжих вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үнэлгээний үзүүлэлтүүд гэх. Дараачийн юм нь болохоор хэмжиж байгаа юм чинь тэрийгэ яаж нөгөө тайлагнах вэ? Үр дүнд суурилсан менежментийн их чухал бүрэлдэхүүн хэсэг байгаамаа. Юу хэмжихээ тодорхойлох уу? Яаж хэмжих үү? Хэмжснийгээ яаж тайлагнаж явах вэ гэх. Эрсдлийг хэмжих, эрсдлийг хянах, эрсдлийг үнэлэх, тодорхойлох, эрсдлийг удирдах. Та нарын хувьд тодорхой эрсдлийн жишээ хийж болох үйл ажиллагаагаа ингээд хийж хагаад. Жишээлбэл техникийн зөвлөхийн хувьд бол шууд хийж болох нэг том эрсдэл бол ерөөсөө засгийн газар солигдох. Энэ бол аюул том эрсдэл. Тэгээ тийм учраас нөгөө энэ гарч болох том эрсдлийн чинь учруулал яах вэ гэдэргээ толгоогоо гарчлагаад би ажилгүй болох вэ яах вэ. Тэгэхээр бид нар нөгөө хийсэн юмнуудаа алдаа онооноос сургамж авах, сургамжаа нэгтгэхэд дараагийн ажлаа илүү оновчтой удирдах төлөвлөх. Энэ бол маш чухал. Энэ бол бас үр дүнд суурилсан менежментийн систем бол яг нөгөө техникийн хэлээр нөгөө гэдрэг холбоотой байх хэрэгтэй гэдэг. Яг ингээд болсон юмнуудыг ингээд мэдээд тэр нь оролт болоод буцаагаад үйл ажиллагаагаа залаад эцсийн үр дүнд төлөхөд нь илүү оновчтой болгодог. Энэ бол гүйцэтгэлийн үнэлгээний тийм гол бүрэлдэхүүн хэсгүүд элементүүд байгаа. Төсөл хөтөлбөр нэлгээ хэрэгжилт хэр зэрэг байгааг хэмжихийн тулд хүлээгдэж байгаа үр дүн бодит үр дүнтэй харьцуулах
голлох хэмжүүрүүдийн мэдээллийг цуглуулах эдгээр нь бол энэ байнгын үргэлжилсэн процесс юм аа гэж. Дараачих нь бол туршлагаас суралцах. Та нар үр дүн суурилсан менежмент юу вэ гэдгийг хэлэх үү гэж. Догоо байгаагийн чинь бас эерэг юу гэж бодож байна. Тэгээд дадлагжуулахын дадлагын ажил эдгээр анзаарч ажиллах эдгээртэй бол энийг өргөжлүүлнэ. Яагаад үр дүн суурилсан удирдлагын аргыг хэрэглэдэг юм бэ? Тэгээд яг энэ нөгөө өмнө байгаа энэ слайдыг уншаад бодоод үзтээ яг энэ слайдыг танай одоогийн байгаа тогтолцоо чинь ер нь юу вэ гэж асууя. Тэгэхээр ерөөсөө та нар бас санаа зовох хэрэггүй. Ер нь бол ингээд маш олон байгууллагууд үйл ажиллагаандаа энэ зурлаад эцсийн зорилгоос хазаачдаг мартах нь юу юм. Тэгээд ерөнхийдөө бол тэгээ яг эцсийн зорилго гэж байгаа л да. Гэхдээ тухайн яг хийж байгаа юм нь эцсийн зорилгодоо ер нь шүү дээ. Тэгээд уйлдуулж бодохгүйгээр хийгээд идэг. Ийм юмнууд хийхэд аюул амархан л да. Одоо юу зарцуулсан гэхээр төдөө хүн ажилуулсан, төдөө хүний цалин өгсөн, тим төдөө хуудас тайлан гаргаад өгсөн, тим журам босруулсан эдэргээл ингээл хийчдэг. Эн чинь өөрөө эцсийн эцэст хэр зэрэг үрдүн хэрэгтэй ч юм уу. Яг энэ үрдүн суурилсан менежментийг ингээд суралцах явцд бол анхаарлаа хандуулах гол дэм салбаруудыг байдаг. Жишээлбэл засгийн газраас гэнтлэгт нүүрс ч юм уу юу ч н бодлого боловсруулахыг ингээд даалгалаа гэж бодъё. Мэдээж хэрэг засгийн газраас өгсөн бодлогын даалгаврын чиглэлийн дагуу засгийн газрын бодлогын хэрэгжилтийг үнэлэхийн дагуу тодорхой ажил хийхээс аргагүй. Тааны хувьд бол агентлагийн 5 жилийн стратегийн төлөвлөгөө өдр гэж байгаа. Тэрийг аваад яг тэр танд өгсөн агентлагийн 5 жилийн стратегийн төлөвлөгөө гэдгийг харангуйтаа тэрний базаад үүсгэхэд эцсийн зорилго нь юу юм гэдгээ ингээд гаргаж ирэх. Тэр баримтчгээс нь яг тэр эцсийн зорилгот нийцсэн ямар үзүүлэлтүүд байж болох юм. Мэдээж хэрэг тэр эцсийн зорилгоо тодорхойлсныхаа дараагаар магадгүй тайлгнаж байгаа гол үзүүлэлтүүд ч юм уу тэр идрээ жоох өөрчлөөд энэ бүх юм чинь бодлогын баримт бичиг юм уу үүрэг даалгаврын баримт бичиг тус эцсийн зорилтыг хүрэхэд хэр зэрэг оновчтой үзүүлэлтүүд бид нар сонгоцсон гэдгээ гаргаж ирэх. Дараачийн слайд бол таны асуусан гол асуултанд бас хариулт. Ер нь миний хийж байгаа ажил чинь шинэ бодлого боловсруулахад хийсэн байна уугүй юу? Нэг 89 журмын дагуу тэртээ тэргүй ажиллах хэвээр журмын дагуу. Нэгэнтээ та бүхэн мэдээж ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлүүд байгаа. Гэхдээ энэ бүхнийг бодвол харгалзан энэ үр дүн суурилсан менежментийн арга зүй хэн шинжилгээг яаж хийх вэ гэдэг энэ арга зүйг сурах гэж хичээхдээ энэ гол юмнуудаа анхаарал тэгээд болох талаас нь бас хараасаа одоогийн бэрхшээлтэй бас анхаарах төвлөрөхгүйгээр яг бол одоогийн бэрхшээл бол байгаа хааж байдаг байсаар л байна арга хэмжээ авахгүй тэрийг төр орхиод яаж энэ арга зүйгээр энэ өшөө одоо ажиллагаа илүү хөнгөн шуурга дүнтэй ашигтай өөр ашигтай хийж болох вэ гэдгийг бас арай хараасаа гэж хүсэж байна. Нэрэтийн энэ төслөл үр дүн суурилсан менежментийн удирдлагын аргын ямар зарим нэгментийг яаж хэрэгжүүлэх вэ? Менежментээ яаж сайжруулах вэ? Яаж илүү нөгөө хариуцлагатай ил тод болох вэ? Илүү чадвартай болох вэ гэдэг дээр тодорхой ахиц гаргах сайхан боломж юм аа гэж байна. Ер нь бол урт зам, нэлийн хэцүү зам энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад хэрэглэгддэг тийм арга барилаа. Энэ олон улсын засгийн газрууд, олон улсын байгууллагууд хэрэгэлдэг үр дүн суурилсан удирдлагын аргыг хэрэгэлдэг жишээ татчих. Ингээл маш олон байгууллагууд байдаг. Австрал, Америк, тэгээд Германы техникийн хамтын туршлагын нийгэмлэг гэдэг. Тэгэхээр энэ бүх саяны нэрлсэн одоо засгийн газар байгууллагууд бол мэдээж хэрэг өөрийн системтэй. Тэгвэл бол яг энэ үр дүн суурилсан менежментийн ерөнхий хандлагыг бол ашигладаг. Ер нь энэ аргыг бол байгууллагт тохируулж хэрэглэх талаар ярих нь зүйтэй. Тэрнээс үл зүгээр хүчээр хэрэгжүүлнэ гэж байна. Тэгэхээр энэ бол нэгэн тогтсон тогтолцоог л хүлээн зөвшөөрдөг. Зарим нэг ямар салбарт ингэ өөрчлөлт хийж болох уу гэдгийг л ингэ авч үздэг. Улсын байгууллагуудын нэрнээс гадна бол бас вебсайтуудыг харуулсан байгаа. Канадын юм дээр бол яаж тэр дүнжийг хийх үү гэдэг нь байдаг. Хяналт шинжилгээ үнэлгээ нэг тийшээ ороод яаж хийдгийг, юу байдгийг, ямар арга байдгийг эдэр гэдэгтэй бол тэр вебсайт дээр гүнзгий ороод танилцчих боломжтой. Нөгөө зорилт эцсийн үр дүн тэрнээс өөр үйл ажиллагааны
аас гарч байгаа гарцуудыг бол тэгээд авалгах гэж. Тийм. Миний ганцхан тодорхой яг яагаад ойлгомжгүй болдгоо гэхээр байгууллагууд өөрөө нэр томьёо хэрэглээд ирэхээр би ойлгомжгүй болчихдаг. А зөвхөн миний ажилласнаар биднэрт зорилго гэж тодорхойлоод идэг. Тэрийг яг үр дүнгээ ойлгоод ингээд хөрвүүлээд ойлгох юм бол манай тогтолцоонд яг нийцээд байгаа байхгүй юу? Манай зорилго гэж тавиад байгаа юмыг эдгээр болохоор яг үр дүн гэрлээ гэдэг. Тэгэхээр бид нэр тэгсэн байх, тэгэх ингэх гэдэг чинь эдгээр болохоор тэгсэн байна, ингэсэн байна, хүрцэн байна, ингэсэн байна гэдэг дандаа өнгөрсөн цаг дээр хүрцэн юм шиг тэгж ярьдаг юм л. Тэгээ ингээд гөрүүлээд ойлгоод хахаар арай бас. Тийм. Сая үр дүнгийн тодорхойлтыг хэлээд юм да тодорхой нэг нөөцийг оруулаад юм хийхэд яг эцсийн үр дүнд нь юу болж авах вэ гэдэг хэмжиж болохоор сэрүүл мөн хүн хүч ямар нэг юм оруулаад нэг юм хийлээс тэрний үр дүн хэмжиж болохоор гарт барих гарт гэдэг нэг юм гарч ирнэ. Тэрийг л үр дүн гэдэг. Тэгэхээр бол яг ийм том удаан хугацааны зорилго бол нөгөө Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх тэрний доор нь бол ашигт малтмалыг олборлох бичний хэмжээний нөөц болон тэгээ үр дүнгээд байгаа юм чинь ер нь бол ямар нэгэн тийм өөрчлөлт гарахыг хэлээд байгаа. Тэгээ дүн төрчлээ гэдэг чинь юм өөрчлөгдсөн байна. Ухаалаг үр дүнгээд байгаа юмны талаар ер нь сонссон хүн байна. Тэгээ гараа энэ үл их түгээмэл бол нэр томьёо байгаа. Тэгээд ямар нэгэн үр дүн тодорхойлохдоо хэрэгэлдэг. Одоо ямар нэгэн юмыг замбраагүй байдлаас нь гаргахын тулд тодорхой юм авангуудаа яг нэг ийм байх ёстой гэдэг юмыг л эмх замбраатай бол базаад яхад резалт гэдэг эцсийн зорилго гац хоёрын хооронд ямар ялгаа байна. Нэг дасгал ажиллуулад завшаарлаа гэж байна. Резалт гэх үр дүн гэдэг байгаагийн тодорхойлтыг ягаад тэгээ тэр нь яаж өөрчлөгддгийг ярив. Илүү тодорхой болохын тулд асуултууд яг нэг юу хийх юм, ямар төрлийн өөрчлөлт бий болгох юм, хин тэр өөрчлөлтийн нөлөөлөл нь хэн тусах юм, тэр өөрчлөлт нь яг хаана болох юм гэдэг чадварыг бэхжүүлэх хүчтэй болгох. Агентлагийн үнэлгээ шинжилгээний ажилтнуудын чадварыг бэхжүүлэх, үр дүн суурилсан менежментийн аргыг агентлагийн хяналт үнэлгээ шинжилгээний практикт нэвтрүүлэх. Энэ дээр чинь тэгэхээр чинь юу хийж байгаа, хэнд хамааралтай байгаа, хаана хийж байгаа гэдэг нь гараад ирлээ. Гурвуулаас мөн нэг жижиг бүлэг болоод ингээд 2 хүн энд тэгээд 3 хүн тэнд ингээд 3 баг болоод төрөүний үзүүлсэн сүүлчийн 3 слайдыг диффузер болгоод багаараа ажиллаад смарт гэдээ байгаа ухаалаг үр дүнгийн тодорхойлтыг гаргах. Агентгийнхаа стратегийн аль нэг чиглэлээр бодлого боловсруулах чиглэлээр саяны нөгөө нэг тодорхойлтыг хэлээ. Яг өөрийнхөө агентлагийн бодлого боловсруулах гэдэг юм чиглэлээр 5 минут ингээд та нарын дээр ажиллаад нэг үр дүнгээд нэг олон юм биш. Тэгээ та нарын тодорхойлт чи одоо хэр зэрэг хүчтэй байх гэдэг нь чухал биш. Ер нь та нарын энэ чиглэлээр гарч байгаа санаа л их чухал гэж юм л да. За ингээд ажиллацгаал. Тэр нэг сүүлийн 3 слайдыг резалт үр дүн гэдэг байгаа юу ингэ базаад хэлээл гэж. Даалгавраа юу яхад бол зөвхөн болно. Тийм тэгэхээр нөгөө үр дүн гэдэг нь болохоор ингээд тодорхойлж болох, хэмжиж болох тэгээд ямар нэгэн тийм үйл ажиллагаанд бий болсон өөрчлөлтийг хэлээ. Смарт гэдэг байгаа нь ухаалаг гэдэг байгаа нь ийм онцлогтой. Үйл ажиллагаа явуулах тийм нэг арга барил байна. Тэгээ энэ бол тэгээд нэг та нар илүү тийм сайн тодорхойлт гаргахад одоо тус болж байгаа параметр арга барил юм. Албан ёсны нөгөө үр дүн гэдэг энэ хин хаана хизээгээд гарч болох өөрчлөлтийн нэг тодорхойлж бичих. Зорилго нь болохоор та нарын энэ чиглэлийн дагуу их ойлголтыг л ингээд дурш шалгаж үзэх. Энэ зөв явж гэнэ үү, буруу явж гэнэ гэдэг ойлголтыг л шалгах тийм л зорилготой. Тийм зорилгоо тодорхойлох арга техникийг л хэлээд байгаа юм байна. Тэгээ арга барилуудын талаар яриад ирэхээр жоохон хэцүү байдаг. Яг би бас зарим нэг дасгал хийнэ гэж байна. Сая өдөр зорилгоо үр дүнгээ яаж ухаалгаар томьёолох вэ гэдэгээс сурсан. Одоо болохоор яаж хэмжих вэ, шалгуур өгөх тухай ярих гэж байна. Энэтэй холбоотой олон улсын зарим нэг практик арга барилыг ярив. Эдийн зарим нэг одоо логик загвар үр дүнгийн гинжин хэлхээ тэргээ. Тэгэхээр эдгээр нь бол илүү тийм төсөл рүү чиглэсэн
Жишээлбэл ингээд merit төсөл эдгээр хувьд бол энэ аргуудыг хэрэглэх шаардлага гардаг. Яг танай ажил практикт нэвтрүүлж болох зүйлүүд нь бол яг энэ бүгдээрээ байх албагүй. Үр дүнгийн инжин хэлхээ гэдэг нь болохоор үр дүн хэмжих үзүүлэлт болдог гэж л байна. Эдрийг бас илүү дэлгэрэнгүй тайлбарлаж хэлье. Зарим юу нь бол тэгээд үйл ажиллагааны одоо гарын авлага, үйл ажиллагааны заавар болдог. Засгийн газрын дүрм журам байдаг. Гэхдээ яг хэлтсийн үйл ажиллагааны гарын авлага гэдэг байдаг эсхий талаар бол мэдэхгүй. Та нар ямар нэгэн өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ уртлын слайдууд харуулсан зарим нэг юм ингээ харъя. Тэр нь үл чухал. Нөгөө үйл явц юу вэ гэж ойлгох, үйл явц юу дүрм журам боловсруул, гарын авлага боловсруулахын тулд бас нэг тийм баримтлах тийм арга барил. Тэрийг харахын тулд энэ нөгөө слайд ч юм уу ямар нэгэн тийм барих хэмбэл байх хэрэгтэй юм л да. Лог дагуурын гинжин хэлхээ эдэр гэдгийн талаар ярилцъя. Оролтоос гаралт хүртэлх тийм урсгал. Энийг ингээд дүрслэлээр харуулъя. Энэ үл тийм нэг замын зураг. Тэр бүх үр дүнгуудыг хоорондоо уялдаа холбоотойгоо логик холбоотой болгох. Би нэг жишээ татъя. Үйл ажиллагаа гэдэг нь бол нэгдүгээр агентлагийн янз бүрийн засгийн газрын бодлого журамтай нийцүүлэх. Эцсийн үр дүн нь болохоор бол тохирол нийтлийн аудит хийгдсэн байх. Өөр нэг үр дүн бол үйл ажиллагааны нийцлийн талаарх тэр сургалт бол хийгдсэн байх. Ер нь эцсийн үр дүн бол үйл ажиллагааны нийцэл тохирлын талаарх агентлагийн үйл ажиллагаа хүмүүсийн мэдлэгийн түвшин чадвар нэмэгдсэн байх. Энэ түвшнүүдийн тухай харъя. Энэ Канадын гадаад хэргийн газар үр дүнгийн гинжин хэлхээний лог модельтэй тэр нь 6 түвшинтэй. Энэ слайдн дээр л үгээр тайлбарсан дараад нь бол ингээд зургаар харуулсан байгаа. Энэ улаанаар бол ингээд нэг үйл ажиллагаануудаа улаанаар гаргасан бол яаж бид тэр өөрчлөлтийг үр дүнгийн өөрчлөлт гаргадаг гэдгийг харуулж байна. Дараачийн юу нь бол яаж бид нэр тэр үр дүнд хүрдэг гэдгийг харуулж байна. Сүүлийн 3 төвшин яриад байна. Хамгийн доотлох нь болохоор үйл ажиллагаа орц, эхний үр дүн, завсрын үр дүн, эцсийн үр дүн гэдэг. Ихэнх байгууллагууд бол завсрын үр дүн, эхний үр дүн хоёроо ингээд нэгтгэдэг. Миний бодлоор танай байгууллагт үр дүнгийн ийм 3 төвшин бол нэлээд тийм хэцүү байх бах. Зорилго нь бол нэг үйл явцыг тийм илүү хялбаршуулах хэрэгтэй. Би нэг арай дэлгэрэнгүй тайлбарлая. Юугаа хараад энэ хугацааны зорилго 5 жилд газрын тосны үйлдвэрлэлийг ингэж өөрчилнө. Шууд эхний болоод завсрын үр дүнгууд. Эхний үр дүн бол ур чадвараа сайжруулах гэж байж болох юм. Дунд хугацааны зорилт бол үйл ажиллагаагаа дадал зуршлаа өөрчлөх. Жишээлбэл олон улсын байгууллагатай харилцах тэр нөгөө дадал арга барилаа өөрчлөх. Тэгэхээр энэ саяны ярьсан зүйлтэй холбоотойгоор асуух зүйл байна. Эхнийх нь болохоор шууд гарах үр дүн гарах. Эхний үр дүн тэгээд дараачих нь арай урт хугацааны дунд шатны үр дүн. Эхнийх нь бол ингээд ур чадвартай болох. Дараачих нь болохоор бол дадал зуршлаа өөрчлөх гэдэг үг. Энэ бол олон улсын байгууллагууд хийж ажиллаа ингэ төлөвлөдөг энэ шатлалууд юм. Олон улсын байгууллагын энэ жишээг ойлгохын тулд харуулсан. Гэхдээ яг танай байгууллагын хувьд бол яг ийм байх албагүй. Нилээ олон байгууллагууд бол яг ийм зураг диаграм байдаг. Энийн ашиг нь энийг хийхдээ жоохон хэцүү. Гэхдээ энэний хамгийн гол нэг утга учир нь болохоор бол эцсийн үр дүн, завсрын үр дүн, эхний үр дүн гэдгийг маш ойлгомжтойгоор ингэж томьёолох. Юу маш их тийм хэрэгтэй зүйл ингээд ямар нэгэн үйл ажиллагааны үр дүн ингээд эцсийн зорилго хүрэхэд яаж одоо нөлөөлж байгаа ингээд зургаар хараад мэдээч хэрэг ингээд гол гүйцэтгэх, гол үр дүнгуудээ дүрсэлж юм бол юмаа эцсийн зорилгоо одоо яаж хүрэхээ тодорхойлоход илүү хялбар. Энэ үл ингээд нөгөө үр дүн суурилсан удирдлагын аргын нэг техник. Дараагийн юу вэ? Гүйцэтгэлийн үзүүлэлтүүд. Шалгуур үзүүлэлт гэдгийг бол ерөнхийдөө та бүхэн ойлгож байгаа гэж ойлгосон. Тэгэхээр шалгуур үзүүлэлтийг яаж тоон
байдлаар томьёолох уу, чанарын үзүүлэлтээр яаж томьёолох уу, кросс картинг гэдэг холимог байдлаар яаж томьёолох вэ гэдэг талаар би бас ярив. Тэгэхээр миний эргэлж байгаа шалгуур үзүүлэлтийн энэ дасгалын одын хүрх үр дүн юу вэ гэхээр Ашигнахад газрын засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэрэгчлэтнүүдийн үр дүн суурилсан арга зүйг байгууллагадаа нэвтрүүлэх чадварыг сайжруулах гэж байна. Тэгэхээр энэ бол ингээд одоо хүлээгдэж байгаа үр дүн болж байгаа. Зөвхөн энийг сурснараа та бүхний чадах нэмэгдээд та бүхний чадах нэмэгдснээрээ байгууллага дотроо үр дүн суурилсан удирдлага руу шилжих тэр хил тавигдана гэсэн үг. Гэхдээ энийг яаж хэмжих вэ? Одоо бид нар энийг сураад үнэхээр байгууллагаа нэвтрүүлж чадж гэнэ үгүй ээ гэдгийг яаж хэмжих вэ? Тэгэхээр үр дүнгээ бол ингээд томьёолцсон байгаа. Одоо тэгэхээр шалгуур үзүүлэлт боловсруулах энийг хэмжих 2 юм уу 3 шалгуур үзүүлэлт гаргаж ирье. Одоо саяны түрүүний багаар ажилласан тэр багаараа 2-оос 3 шалгуур үзүүлэлт гаргаж ирье. Саяны хэлсэн үр дүн хэмжих. 2 юм уу 3 шалгуур үзүүлэлт томьёолохдоо нэг шалгуур үзүүлэлт нь болохоор одоо кросс катинг гэж англиар хэлээд байгаа. Монголоор болохоор миний ойлгосноор сая л авлахад тийм ерөнхий сэдвийн шалгуур үзүүлэлт байх. Өөрөөр хэлэх юм бол жишээ нь сайн одоо гендер гэж хэлж байна л да. Одоо гендер гэдэг сэдвийн төсөл даяар одоо ямар ч ажил хийсэн байсан, ямар ч мэргэжлийн, ямар ч төвшний бүхэн өөр үйл ажиллагаанд заавал тэр гендер хийх хэрэгтэй байдаг. Одоо энэ Канадын төслийн заавраар тэрнтэй адилхан танаа байгууллагын ямар ч төвшний, ямар ч мэргэжлийн, ямар ч одоо мэргэжилтэн байсан тэрийг заавал хийж явах хэрэгтэй. Нэг тийм сэдвийн одоо дагуу тийм үзүүлэлт байх хэрэгтэй. Тэгэхээр кросс катинг гэдэг нь бол одоо бид одоохондоо яг ерөнхийг орчуулж явж болж байна л да. Тэгэхээр кросс катинг буюу энэ ерөнхий үзүүлэлт нь зөвхөн танай хэлцэд хамааралтай биш, бусад бүх хэлцүүдийн нэртэй тэргүй заавал хийдэг тийм ажил байх. Тэгэхээр танай байгууллагын чин дээр бол байгууллагад даяар хэрэгжүүлж байгаа ямар нэгэн ажлын санаачлагын шалгуур үзүүлэлт байж болж байна. Одоохондоо байхгүй гэж магадгүй жишээлбэл ирээдүйд гендерийн асуудлыг одоо нэвтрүүлж болох юм те. Байгууллага даяараа заавал одоо гендерийн төвшөөдлийг хангах шалгуур үзүүлэлт байж болно. Эсвэл манай дээр бол 2 байдаг л та. Нэг нь гендер, нэг нь гол орчны үзүүлэлт байна. Одоо жишээлбэл цаас хэмнэх баг төвлөгч гэдэг юм уу, хор хэмнэгч гэдэг юм уу те. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа руу чиглэсэн байх хэрэгтэй. Бүх үйл ажиллагаа дараа нь бүх үйл ажиллагаа заавал эрхтэй эмэгтэй хүмүүсийн төвшөөдлийг хангаж эхэлсэн байх хэрэгтэй гэсэн юм үндсэн 2 сэдвтэй манайх бол танай байгууллага дээр бас юу яванда тийм байгууллага даяараа мөрдөх тийм одоо ажлын санаачлагын шалгуур үзүүлэлт бас байж болох юм аа. Тэгэхээр ирээдүйд энэ тухай бол заашгүй бодох хэрэг үүснэ. Яг л бас ийм юм руу явж байгаа. Магадгүй танай байгууллагын удирдлагууд, удирдлагчдын ажилтнууд адгүй энэ тухай сургалтаа аваад ч мэдээлэлтэй болоод та бүхнээс шалгуур үзүүлэлт гаргаж ирээч. Одоо ийм юм хийх гэж байна. Энийг юугаар хэмжих юм бэ? Шалгуур үзүүлэлт гаргаж ирээч гэж та бүхэн рүү хандъя гэж бодъё. Дасгалын нөгөө нэг утга нь ойлгож байна уу? Ашигнахад газрын тосны газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ажилтнууд байгууллагадаа үр дүн суурилсан удирдлагын аргыг хэрэгжүүл. Энэ нь болохоор бол 2 үзүүлэлт гаргаж иргээд байгаа юм л да. Тэгэхээр нэг үзүүлэлт нь бол тийм нөгөө кросс катинг гэдэг нийтлэг үзүүлэлт байх. Тэгээд жишээлбэл нөгөө хүүсийн тэгшээгч байдаг юм уу, эсвэл байгаль орчинч гэдэг юм уу, ингээд нийтэд хамааралтай тийм үзүүлэлт байх хэрэгтэй. 2 үзүүлэлтийн нэг нь тийм нийтлэг үзүүлэлт байх хэрэгтэй. Энэ гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг бий болгох, гүйцэтгэлийн үзүүлэлтийг бий болгох багийн дасгал. Багийн дасгалынх нь утга нь энэ 2 үзүүлэлт гаргана. 2 үзүүлэлтийн нэг нь болохоор тийм нийтлэг үзүүлэлт байна гэсэн ингээд бодлого нь бол энэ л байна. 2 үзүүлэлтүүдийн нэг нь болохоор бол нийтлэг одоо хүүсийн тэгш байдал ч юм уу байгаль орчин. Нөгөөх нь болохоор бол яг энэ зорилгын дагуу жишээлбэл үр дүн суурилсан удирдлагын аргыг хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх гэсэн энэ зорилготой хамаартай ямар үзүүлэлт байж болох вэ? Таны хэлсэн үзүүлэлтүүд биш үү те? Яг юунд хүргэж болохыг ирээд одоо харуулъя л да. Тэгэхээр чи нэг үзүүлэлт биш үү? Үзүүлэлтийн үр дүнд чинь одоо юу болох вэ те? Тэгэхээр нэг ямар нэг юм түргэж байгаа шүү дээ. Жишээлбэл хүрний биеийн температур 40 хүрчлээ гэхэд өгчнө үстэй. Тэгэхээр үзүүлэлт чинь өөрөө нэг юм түргэж байгаа. Тэгээ зарим танаас сонссон баг гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд гэдэг англиар KPI гэдэг. Зорилгоороо ингэ магадгүй болох үзүүлэлтүүд гэж бас яригддаг. Тэгээд бүр утгаар бол одоо ухаадаг үзүүлэлтүүд ч гэж байж болно тий. Тэгэхээр энийг ингээд 3 категорид хуваагаад эхний 2-ыг яри. Салбар хоорондын тийм үзүүлэлтээс илүү тухайн хэлтсийн үйл ажиллагааны үзүүлэлтийг яри. Илбэг хэрэглэгддэг үзүүлэлтүүд энэ тоон үзүүлэлтүүд байдаг.
Энэ аюу хялбарх тоо үзүүлэлт гэдэг чинь шууд ингээд хараад мэдж байгаа. Чандын үзүүлэлтүүд ямар байх вэ? Бас чандыг өчөг ямар нэгэн юмар төвшөнгөөр харьцуулж сайн чанартай муу чанартай тэргээл тий. Заримдаа чандын үзүүлэлтүүд маш тийм хэрэгтэй байдаг. Хов хүний үнэлгээ ч юм уу ямар нэг хэсэг бүлэг хүмүүсийн үнэлгээ тэр. Тэгэхээр жишээлбэл ингээд багаараа ажиллахаар багаараа ирж байгаад нэг бүгд хүлийн зөвшөөрөөд энэ үл ингээд сайн үзүүлэлт юм аа тэргээд гаргаж. Жишээлбэл санал асуулгаар ингээд тоон үзүүлэлт болчихж байгаа. Ярьж байгаад ингээд тэр таамын хүлээж авч байгаа мэдрэмжээр төсөөллөөр энэ сайн юм аа гэх юм бол энэ нөгөө чандын үзүүлэлт. Тэгээд одоо хоёр баг энэ үзүүлэлтөө хараад илүү энэ үзүүлэлтээ сайжруулах юу вэ? Яаж сайжруулах вэ? Энэ нэг үзүүлэлтүүд ихний дараатар гарчлаа шүү дээ. Тэгээ энийг яаж одоо чанарын болоо, тоон болоо, чанарын байдлаар ч юм уу ингээд үгээр илэрхийлсэн үзүүлэлтээ илүү ингээд нарийсгах. Тоон үзүүлэлтээр үл хэмжээд ингээд тэгтэл энэ нь цоо үзүүлэлтнээс хангалтгүй байж болдог. Яагаад гэвэл харилцагчийн сэтгэл ханамж ч юм уу гэх мэт юм орхидуулаад тоон үзүүлэлт хичнээн сайн байсан ч гэсэн танай хэлсэн ажлыг муу гэж дүгнээд байвал энэ чинь өөрөө бас болохгүй болчихсон. Тэгээ заримдаа бол яг тэр нөгөө тоон үзүүлэлт чинь өөрөө бас яг тэр юмыг бүрэн илэрхийлж чаддгүй. Дараач ярих юм нь болохоор гүйцэтгэлийн хэмжилтийн каркас гэж орчуулдаг байгаа. Танай яг хэлцээ ажилд бол илүү хэрэгжилж болох байх. Ер нь бол зарим байгууллагт бол хэрэгэлдэг үр дүн суурилсан удирдлагын аргын нэг юм багж байгаа юм. Таанаар бас яг үүнтэй адил нэг ойролцоо мэдээлэл цуглуулдаг нэг гарахтай байгаа. Энэ бол гүйцэтгэлийн хэмжилтийн одоо каркасыг танилцуулж байгаа. Энэ бол олон улсын арга тэрний зүгээр тийм модельтуулыг танилцуулъя гэж юм да. Хамгийн гол юм нь бол тухайн төсөл хөтөлбөрийн үн цэнийг яаж гаргаж ирдэг вэхээр тухайн төсөл хөтөлбөрт хамаардаг гол оролцогчдоос асуулт асуух замаар хэн хизээ хаана яаж идэр гэсэн тийм асуултууд асуух замаар энэ гүйцэтгэлийн хэмжилтийн каркас нь яг ингээд танаа тохирохгүй ч байж болно. Гэхдээ бол яг энэ санаа нь л гэж байна. Би жишээлбэл хэд хэдэн форматтай байдаг. Миний сурд нь ярьж ирсэн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, логик загвар тэрийг бол ингээд нэгтгэж өгдөг. Энэ бас суур үзүүлэлтүүд, зорилтууд эдрийг бас нэгтгэж өгдөг. Тэгээд эдрийн тухай дараагийн слайданд илүү тодорхой ярина. Энэ жишээлбэл тааны хийдэг ажил, тааны хаана мэдээ цуглуулдаг, хэн цуглуулдаг, хэр зэрэг давчамжтайгаар цуглуулдаг эдэр гэдэгт одоо төхөж очиж байгаа тэднэртэй дүүцэж байгаа. Үр дүнд суурилсан гүйцэтгэлийн аргыг ингээд практик дээр хэрэгжүүлэхэд бол ойлгомжтой эхлэлийн зэгтэй байх. Юунаас эхлэхээ мэдж яах нь айгүй жоох. Яг юунаас эхэлж байгаа эхний гарааны нөгөө нөхцлөө мэдэхгүй бол хэмжихэд айгүй хэцүү. Үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө, эсвэл тодорхой зорилттой он сар эдэртэй ингээд холбогдсон байж болно. Танай зорилтууд чинь болохоор танаа ерөнхий зорилготойгоо уялдсан байна. Энэ дээр бол суур дата гэдэг нөгөө бейслайн гэдгийг би суур дата гэдээ орчуулсан. Гүйцэтгэлийг хэмжих харьцуулах анхны үнэлгээ өгцгийг гээд зорилтууд гэхэд тодорхой хугацааны дараа хүрсэн байх ёстой гүйцэтгэлийн хэмжээ гэдэг орчуулсан. Би сургалт явуулах энд яривхтай ингээд зорилтоо тодорхойлох тогтолцоог авч үзнэ. Тэгэхээр энэ юун дээр саяны энэ нэг заавар гэдэг шүү дээ. Энэ дээр болохоор хэн яаж хийх хэдрийг ингээд сургалт эдэрт хамрагдаагүй бас зарим талаар ойлгомжгүй байгаа мó. Энэ хэсгээ дууссаны дараагаар тайлагнах гүйцэтгэлийг хянах процессын талаар гүйцэтгэлийн акцийг одоо хэмжих процессын талаар ярина. Ерөнхийдөө үр дүн суурилсан удирдлага гэж ер нь юуны тухай яриад байгаа юм. Энэ үр дүнд суурилсан удирдлагын арга гэдэг нь ер нь энэ тухайн удирдлаганд оролцогч талуудад яг юу нь болоод байна, юу нь болохгүй байна гэдгийг бол ингэж харуулдаг. Танай байгууллага урдлын хийж хэрэгжүүлсэн юмнаас олж авсан туршлага эдрийг хуримтлуулдаг. Одоо хийсэн ажлаас гарсан сургамжуудаа яадгийг цуглуулахдаа тогтмол цуглуулдаг юм уу эсвэл тохиолдлоос тохиолдолд ингээд цуглуулдаг юм яаж цуглуулдаг ийм юм хийсэн тэгээд энэс ийм сургамж авлаа гэдэг. Та нар тайлан бичгтээ
За үйл ажиллагаанаас авсан сургамж гэсэн нэг тийм бүлэг ч юм уу дүгнээд энэ хагасчлалын үйл ажиллагаанаас ч юм уу эсвэл ямар нэгэн төсөл хэрэгжүүлснээс одоо алдсан, онсон, сургамж авсан зүйл гэдгийг багтаасан нэг тийм тусгай бүлэг байдгүй таандын бичдэг тайланд. Дүгнэлт зөвлөмж ямар. Сургамж гэсэн тустай юу байдгүй. Сургамж гэж юм байна. Одоо зөвлөмж гэхээр бараг сургамжтай чинь би бол таныхыг бол шууд автоматар тэгж ойлгуулдаг үгүй юу? Бидний өөрсдөө сурсан. Тий одоо бид нар ингэжлээ. Тэр талаасаа ярьж байна. Тий. Алдаж онсон за яасан бэлээ тэр гэсэн нэг тийм одоо нэг таарын тайланд яг олон улсын туршлага дээрээс ингээ харахад бол юу байж болох ингээд алдаа оноо авсан сургамж гэдэргээд яг нөхөн ажил хийж байгаад бид нар юун дээр алдсан гэдгээ бас ингээд бичээдэх юм бол дараад нь нөгөө тэрийг алдахгүй байна. Тэгээ дараа чи юу нөгөө тайлагналтын асуудлаар ярив. Та нар ингээд нөгөө сар булган юм цуглуулна гэдэг нь тийм нэг одоо түгээмэл биш нэг тийм сонин тогтолцоотой. Тэгэхээр та нарын одоо нөгөө нэг юуны тайлангийн давтамж шүү дээ тий. Сар болгон байдаг гэдэг нь хэтэрхий одоо олон байдаг тий. Давтамж нь хэтэрхий өндөр юм шиг байгаа. Тэгээ энийг бусаж харах. Тэгэхээр яг л хугацаатай хуваараа ингээд 5 дахь өдөр болгон тайлан өгөх ёстой гэж нэг тайлангаа өгдөг биш. Шинжилгээ үнэлгээний үед гарсан илүү тийм хэрэгтэй үр дүн тал дээр төвлөрөх. Тэгээд энэ үл ингээд дараа ч юм шатанд хэрэгжүүлж болох ч юм уу бид нар ингээд зөвлөмж дээр өгнө гэж энэ тайлан гэдэг нь зүгээр би өөрөөсөө хэлэхэд тайлан өгөхийн тулд биш. Нэг гүйцэтгэлийн үнэлгээ бид нар ярьжсэн шүү дээ. Цаасны хэрэглээ буулгах гэдэг. Цаасны тайлангаа багасгаад мэйлээр ч юм уу эсвэл ингээд электрон хэлбэрээр явуулдаг. Зөвхөн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн үр дүн суурилсан удирдлагаас авсан тэр туршлага сургамжийг ярив. Мэдээж та нар Канадын тэр засгийн газрын тайлагналтын системийг шууд хулаад авчих биш. Яг өөрсдийн тэр системээ тогтолцоогоо бий болгох. Удирдлагатай уулзахын дараачийн уулзалтан дээр энийг илүү тодтогч үр дүн суурилсан менежментийн аргыг яаж хэрэгжүүлэх талаар ярина. Тухайн аргыг яг танай байгууллагт яаж тохируулах уу гэдэг. Өнөөдрийн ажил бол ингээд үр дүн суурилсан удирдлагын талаар явж байгаа сургалт. Юмыг хийж үзээд нөгөөх нь болохгүй бол тохируулаад өөрчлөөд ингээд болгоод та нар энэ сүүлчийн юуг явах альва асуудал айл болох хялбар төхөн байх үедээс хандах чухал. Үр дүн суурилсан удирдлага гэдэг нь ингээд ажлын ачааллыг нэмдэг байж таарахгүй. Хэрглэж байгаа арга техник гэдэг чинь айл болохоор энгийн хялбар байх нь чухал. Тэрнээс ингээд их мундаг сайхан гоё юм хэрэгжүүлж ингээд ажил дарагдаад байж болохгүй. Танд бол мэдээж их ачаалтай байдаг. Тэгээ гол ёсос суртал нь болохоор илүү тийм товчхон, тодорхой тийм юм руугаа шилжих. Та нарын бэлдсэн тэр танилцуулгыг үзье. Тэгээ энэний зорилго нь болохоор ингээд миний яриад байсан тэр одоо нэг үр дүн суурилсан удирдлага гэсэн нэг санаа, онолыг юутай практиктай ингэж холбох. Тэгэхээр энэ танай яг явж байгаа үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан энэ удирдлагатай яаж ингэж уялдж байгаа юунд нь энэ үр дүнд суурилсан удирдлага нь хэрэгжих юу нь хэрэгжиж байгаа юм нь үр дүнд суурилсан удирдлагын элемент гэж хэлж болох уу гэдгийг. За тэгээд тийм учраас танаа энэ танилцуулгыг үзье. Цэхэн зорилгоос хэлбэрээр очив. Энэ шинжилгээ үнэлгээ статистикийн хэлцээ эрхэмний зорилгонуудаа газар хэлцүүд эрхэлсэн асуудал, газрын хэмжээнд хөгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээ үйл ажиллагаа тэдгээрийн төлөвлөгөө явц гүйцэтгэл хяналт тавьдаг. Түүний гүйцэтгэлийн хөрсөн түвшин тодорхойлж, бодлогын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ дүгнэлт зөвлөмж өгөх, дотоод аудитын хяналт тавих, үүнийхэн дагуу удирдлагын цаг үеэ олсон үн зөв мэдээлэлээр хангаснаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг. Энэ шинжилгээ үнэлгээ статистикийн хэлсэн үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэй ажилладаг. Шид малтмал газрын бүх дотоод нэгжүүдийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанд хэн шинжилгээ үнэлгээ хийх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх болон статистикийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлдэг. Шид малтмал газрын засгийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа хэсэг юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл тусгай газрын үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээ, чиний хэрэгжилтэнд хяналт тавих,
Урд өнгийн гаргуулсан удирдлага танилцсан. Би өмнө хэлээдсэн шүү дээ. Хэлцүүдийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг аваад энэ нь болохоор даргын үр дүнгийн гэрээнд хасралт болж байгаа. Одоо сайттай байгуулсан даргын болон ашигт малтмуулын газрын үйл ажиллагааны дүн гарч байгаа гэсэн үг шүү дээ. Энэ тайлангаа болохоор жилд 2 удаа явуулна. Удирдах дэд байгууллагын тогтоол тушаа шийдвэр төлөвлөгөөний биелэлт хэрэгжилтэн дотоод танил тавьдаг. Энэ нь болохоор их хурл засгийн газрын гэсэн үг. Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн биелэлтэн гүйцэтгэлийн байгууллагын нэгтгэж бидний хэлцүү дизайнд хамралт юм аваад төрийн захирал удирдлага хэлцээс гаргуулж аваад тэр нэгтгэдэг байхгүй. Төрийн захирал удирдлага хэлцээс нэгтгэж бидний төрөлтөнд үйлдэх гэдэг үг тийм. Тэгчээд манай тавчир эрүүлдэм. За хагас жилээр бас бүтэмжлээ жилд 2 удаа байхгүй. Манай зөвхөн үнэлэл гэдэг юм. Ирүүлсний дагуу жилд 2 удаа ирүүлсний дараа. Ямар хэлсэн нэгтгэдэг. Төрийн захирал удирдлагын хэлцэст бүх хэлцүүдээс аваад тэгээд нэгтгэхэд манайд үнэлвэл тэгээд тэрийг авчаад хам байдаг. тэрийг үнснийхэн дагуу удирдлагынхаа зөвлөлөөр орж хурал. Тэр нэгсэн тайлангийн аваа та нар дээр манай анаа тэгээ хааш нэгдэг. Ям. Тэгээд ашигт малтмал газрын засгийн газрын дотоод үйл ажиллагаа ашигт малтмал газрын засгийн газрын дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрм журам хамтын гэрээ хөдөлгөөний гэрээ бусад чиглэлийн бэлтгэн хяналт гарсан үр дүнгээс нь хамаарат гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах. Тэгээд байгууллагын ажлуудын цаг ажилтныг сайжруулах, хөлмийн сахилга бата байгууллагын дотоод төв журмын хэрэгжилтэнд хяналттай. Тэгээд хяналт хийсний дагуу хариуцлага тооцох болон урамшуулах хөтөлцөөг бүрдүүлэн зөвшөөрдөг. Нэгжүүдийн болон ажлуудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин, ажлын үр дүн гүнж дүгнэдэг. Энийг нөхлөсөн шүү дээ. Нэг төрийн албан хаагч илтгэх хуудас гэрээний бэлтгийг дүгнэдэг гэдэг. Санийх чинь бас урамшуулах газрын засгийн газрын хэмжээнд дотоод хяналтын шинжилгээний тогтолцоог нэвтрүүлж боловсруулах гэж. Ашигт малтмуулын газрын нэгжүүдээс гаргасан тайлан мэдээний дүн шинжилгээ хийж үнэлэн үнэн зөв байд мэдээлэл удирдлагыг хангах. Тогтмол хугацаанд байгууллагын нэгдсэн статистик тайлан гаргаж холбогдох газрууд тайлан мэдээ өргөжүүлдэг. Бидний зөрөө хүрэх ёстой төвшин юм уу ямар нэгэн тийм дутагдлыг энэ шинжилгээ хийж ирсэн. Эхнийх нь бол тусгал нь болохоор л шүү дээ. Үр дүн суурьсан удирдлага гэж юу вэ гэсэн юугаар дасгал хийсэн. Одоо бол та нар өөрсдийн хяналт шинжилгээ үнэлгээнийхээ талаар ингэ танилцууллаа. Та энэ бодит практик дээр үр дүн суурьсан удирдлагын аргын яаж хэрэглэх вэ? Ямар арга техникийг хэрэглэх вэ? Яг юун дээр нь хэрэглэх вэ гэх энэ тандас нэг юм асуухыг нь 3 гарчгийг тодорхойлохыг эхнийх нь болохоор ингээд нөгөө нэг үр дүнгүүлэлт бид нэг яасан. Хоёрдугаарх нь энэ одоо үр дүнгийн нөгөө үзүүлэлт гүйцэтгэлийн үзүүлэлтүүд энэ бол нөгөө нэг гүйцэтгэлийн үнэлгээнүүдгээ та нар энэ урд нь ингээд сонссон нөгөө өглөөний юм дээр та нарын хийж байгаа гүйцэтгэлийн үнэлгээ хоёр ингээд энэ хоёрын хооронд шүү дээ. Ямар зөрөө байгааг багаар ажиллаад. Дараах нь бол хянах, тайлагнах тийм процедурууд. Тэгэхээр та нар энэ эдгээрийг энэ нөгөө нэг энэ баланк руу ингээд бүглэх боломжтой. Тэгэхээр ерөөсөө за үдээс өмнө ингээд үр дүн суурилсан удирдлага ямар арга техник байдаг гэдэг тэрийг яаж ашиглах вэ гэдэг нэг хийсвэр жишээдэг дээр хийгээд үзсэн шүү дээ. Одоо бол та нар нөгөө өөрийнхөө байгууллагын нөхцөл байдал яг амьдрал дээр ямар байдгүй гэд танилцуулсан. Тэгээд одоо энэ баланк бүглэхтэй үйл шүү дээ, тий. Саяны энэ 3 асуулт нь энэ дагуу ямар одоо ингээд онол юм уу энэ хүний танилцуулсан тэр онол практик хоёрын хооронд ямар зөрөө байгааг л одоо тодорхойлж бүглэнэ гэж би ойлголоо. Дахиад нөгөө нэг 2 жижиг багтаа хуваагдаад тэгээд ажиллая. Үр дүн суурилсан удирдлага гэсэн тэрний арга техник, тэрний үзэл санааны онол дээр тодорхойлсон бодит байдал хоёрын хооронд ямар зөрөө байгааг. Тэгээ 3 цагт ингээд юугаа дуусчихгүй гэж байна. Багийнхаа за баяр хүргэе. Тэгээд та нар бол бас ингээд дэжгүй тийм одоо сайн ажил. Тэгэхээр бид үдээс өмнө сонссон зүйл бидний практик хоёрын хооронд ямар зөрөө байгааг ингээд тодорхойлох дээр бол та нар ингээд аятайхан зүйл хийчлээ.
Ингээд юм болсвол арнаа удирдлагт бол ойрын үед ингээд бас зөвлөмжөндөө оруулах юм. Энэ бол ингээд хэрвээ сайн хийж чадах юм бол сүүлчийн дасгал гэдэг. Хэрвээ ингээд босгохгүй дахиад нэг дасгал өгөх шүү. Юмны зөрөө тэгээд асуудлыг тодорхойлох бол бас чухал. Тэгэхээр ингээд тийм нэг хоёр асуулт ингээд тавьсан. Ер нь бид нар цаашаа юу хийх юм? Яаж тэр үр дүндээ хүрэх юм? Тэгэхээр яг бүчний нөгөө багаараа ажиллана. Гол одоо ач холбогдол өгөх ажлууд, салбарууд хамгийн ач холбогдолтой ингээд 1 2 3 зүйлийг 3 чиглэлийг ч юм уу 3 ажлын чиглэлийг ч юм уу энэ тэргүүний асуудалтайгаа хамаатайгаар ямар саад бэрхшээл байгаа. Тэр саад бэрхшээлийг бичихтэй юу шүү дээ, тэ. Ер нь бас л голын бич. Ягаад гэвэл саад бэрхшээлийг тоочоод байх юм бол бас айгүй их болчих болно шүү дээ. Нэг зовлон тоочвол айгүй их болдог. Тэгэхээр голоо юу гал бас тэгээд тэрийг нэг ач холбогдлоор нь ангилаад баг дотроо яриад жишээлбэл нэг 10 зовлон байх юм бол тэрийг ингээд нэгдэх чинь өдөр чинь ингээд магадгүй ойролцоо юмнууд нэгдэхэд нэг гол ингээд цөөхөн хэдэн юу асуудлуудаа тодорхойлоод бэрхшээлүүдээ тодорхойлсон юм чинь тэгээд тэр тухайн бэрхшээлийг шийдэхэд ер нь ямар нэм төрөнд юу хийх ёстой вэ гэдэг ямар алхам хэрэгтэй вэ гэдэг. Нэг нь болохоор удирдлагын зүгээс дэмжлэг авах. Нөгөөх нь болохоор хууль тогтоомж юм уу дотоод журам моромд өөрчлөлт гаргах шаардлагатай. Та нар ингээд түрүүний маягаар бас ингээд 15 минут ингээд тэгээд их сайн байна. За дүгнээд хэлэхэд тийм тэгэхээр баг нь өөрөө ингээд тийм тодорхой санаа гаргаад тодорхой юм зөвлөмж ингээд хийж чадсан. Би тэгэхээр одоо ямар ийм зөрөө байгаа, ямар энэ зөрөөг арилгахын тулд ямар арга хэмжээнүүд авах ёстой гэдгийг мэдлээ. Та нар ингээд багаараа юу ажил үүргийн хуваар болоод хуваарийг илүү тодорхой болгох бусад газар хэлцүүдээс дэмжлэг авах үед гэсэн санаа гаргалаа. Тэгэхээр бидний та нарын гарсан юмнуудыг нэгтгээд шөө би өөрийнхөө нөгөө энэ одоо ажилтны явцад өөр төрсэн бодлоо бас нэгтгээд агентлагт хэрэгжиж байгаа одоо ингээд сайжруулалт төслүүдтэй уялдуулаад хамгийн чухал бидний ингэж олд гарсан санааны дагуу дарга тэгээ магадгүй дээд чатны удирдлагада ийм асуудлууд байна энийг ингэж шийдье гэдгийг ойлгуулах. Тэгээ хамгийн гол фокус бол мэдээж хэрэг үр дүн суурилсан удирдлагын арга. Танаа яг энэ хэлцээний хувьд магадгүй бид нар ингээд арай өргөн хүрээнд ингээд энэ асуудлыг тавьж болох юм. Ингээд юу агентлагийн ирээд ихтэй одоо мэдэхгүй байна. Ер нь ямар ч байсан хэлцээхээ хэмжээг энэ саяны тулгамцсан асуудлуудаа дарагтаа тавих. Энэ дараачийн алхам бол миний хувьд. Тэгэхээр нэгд өдөр би одоо агентлагийн хэлцээний дарга болоод агентлагийн даргатай ингээд уулзна. Тэгээд гол хэлэх юм нь болохоор энэ үр дүн суурилсан удирдлагын аргыг ашиглах нь одоо ямар давуу тал, ямар боломж бий болгохыг ойлгуул. Энэ бол мэдээж хэрэг эхний цэг одоо эхэлж байгаа цэг. Тэгэхээр ер нь зарим нэг үжил санааг, зарим нэг одоо зүйлийг илүү нарийсгах хэдэр ажил бол энэ эх 7 хоногийн ихээр хийгдэн. Тэгээд ер нь гол зорилго нь бол ингээд танартай ажиллаж илүү нөгөө нэг саяны юмны дагуу илүү ганцаарчилсан тийм сургалт маягийн дадлагжуулалт маягийн юм л явна. Асуултууд байна уу ингээд энэ сая ингээд ер нь дүгнээд өнөөдрийн нөгөө нэг семинарыг дүгнээд өнөөдрийн семинараас бол би өөрөөсөө хэлэхдээ бас нэг нэлээд аятайхан үр дүнгууд гарцсан болов ингээд юу дутагдаад байгаа юу нэм төрөнд хэрэгжүүлэх нь эдэргээ тиймэрхүү юмнууд дээр та нар өөрсдөө толгойгоо ажиллуулад өөрсдөө бас ингээд санаагаа гаргаад ирж байна гэдэг. Аюуга хаана гэдэг. Энэ үйл ажиллагааг дүгнээд зарим нэг саналаа хэлье. Үнэн яг энийг хэлэхийн тулд өглөө ингээд ярьжсэн зарим нэг сэдвүүрийг оръё. Жишээлбэл семинарын зорилгыг ингээд хянаад үзсэн. Яг ингээд харилцан ярилцах тийм интерактив хэлбэрээр ингээд ажиллагаа явуулахыг хичээсэн. Тэгээд энэний зорилго нь болохоор илүү мэдлэг, мэдрэмж төрүүлэх, гол нь үр дүн суурилсан удирдлагын аргын гол бүрэлдэхүүн хэсгүүдийн тухай мэдрэмж төрүүлэх. Миний найдаж байгаагаар бол энэ одоо семинарын үр дүнд бол та нар
үр дүн суурилсан менежментийн удирдлагын аргын талаар илүү ойлголт авсан баг. Та нар энэ нөгөө ойлгосныгаа илүү ингээд практикт хэрэглэх юм уу? Энэ ойлголтоо ингэж бусдад ийм хийх ёстой гэдэг гэж хэлж чадах хэмжээнд болсон. Одоохондоо бол яг энэ чиглэлийн эксперт болохыг зориагүй. Энэ чиглэлээр илүү сонирхолтой болох энэ чиглэлийн зарим нэг юмнуудыг хэрэглэхийн төлөө ингэж эрмэлзэх тийм хэмжээнд оруулж байгаа баг. Бид нар хийх ёстой гол алхмуудаа хийчлээ. Албан ёсны энэ төлөвлөгөөний хамрах хүрээ яг одоо тодорхой төлөвлөгөөг ингэж хийх хэдрийгээ тодорхой ажлууд бол үстэй дараачийн алхмууд байж болно. Энэ байх ёстой. Одоо зүгээр яг энэ үзэл санааг ингэж таамаг ойлгуулад энэ семинарын юм бол юу болох вэ? За очиодч болоод нөгөө нэг төслийн багт бас баяр хүргэе гэж байна. Манай семинарт оролцогч нарт бас баяр хүргэе гэж байна. Ягаад гэвэл идэвхтэй оролцож энэ санаа гаргаж ирсэн. Та нарт нэг даалгавар өгье сүлд нь. Нэг амархан даалгавар. Тэгээд өнөөдрийн одоо семинараас сурсан өнөөдөр өдөржингөө ингээд явсан шүү дээ. Энээс одоо яг санаанд чинь тод үлдсэн 1-2 зүйл юу байна гэж байна. Таавал ингээд ер нь гол мессеж авцсан байна ингээд. Тийм тэгэхээр ер нь ингээд энэ сургалтын энэ дараагаар өдөр ер нь ингээд энэ тухай яхад бол зөвлөгтүүл ингээд альва нэг юмнаас ингээд нэг маш чухал гэсэн 1-2 санаа ингээд тархинд зөвлөдчихэд тэгээд тэр энэ бүх юм чинь санахгүй шүү дээ. Тэгээ тэр хоёр санаа байж хахад ингээд яг хийх болохоор юу үлээ эдэргээд бусд нь орж ирээд тэр чинь тийшээ явах ёстой гэсэн нэг зүг заагаад байгаа байхгүй. Тэгээ би тэгээ нэмж хэлэхэд тэгээ тэр нэг гол 1-2 тэр нэг гол санаагаа тэгээ мартахгүй ингээд эндээ аваад яваад та нарт нэг сэтгэл зүрхэн чинь нэг юм үлдээсэл гэсэн юм хэлээд ах шиг байна. Тэгэхээр тэрийг өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр биччихээд